한국에 살았다고 했었죠? 6개월 동안. 6개월? 네, 교환학생 일을 Өнөөдөр бид яг явж исэн чинь нэг том асуудал гарсан л та. Тэгээд одоо энэ цасыг ухаачлах гаргах та. За сайн бацгаана уу? Гэртээ ирсэн байна. Бүдэ гэртээ ирээгүй баг 5 сараас хойш ерөөсөө ирээгүй заяа. Аав жөөр маань одоо нэг ирээч ингээд хэлсээр хагаад би нэг тэгсэн чинь хөдөөнийхөө амьдралаас айгүй их төсөөрсөн байна. Аав жөөр маань натаа хамт хоолоо идчихэл гараа авчиж хойлоо. Тайцсан мэддэггүй. Тэгэнгүүт шууд өөртөө ингээд ажлыг мэддэг учраас ингээд өөртөө ажлын байрлал явцгаасан. Би аав дээрээ ч бол юу гэж байна дэрэг гэсэн чинь ийм будаа пермдэх ч юм аа мэдгүй энэ хоёр айл нэгээр нь малын будаа тижээлийн будааг хэвэг болгодог тийм машин хийгээд хэвэг болгоод ингээд нэг тийм үйл ажиллагаа байгаа юм л да. За тэр нь надад амар сонирхолтой санагдаа би бараг нэг цаг гарууд тэр хийсэн баг. 이게 짧게 하다. Ингээ хаан тий. 내가 좀 봐. 연결해 주라 그랬잖아. Хаатай. Нотник өсөөлсөн. Тэгсэн чинь жах миний сонирхол буураад тэгээд намайг будаа мэдгүй будааг тэгж яах оронд аав маань нөгөө нэг төлөө хөрөөцсөн байхгүй юу. Тэгээ төлөө өрөөдөд ээж болохоор зэрэг ингээ загвуу яваал. Би одоо энэс удчихлаа. Тэгээ одоо би төлөө өрөөд бишээ. Төлөө хаглая. Би угаасаа төлөө хаглах амар сонирхолтой багасаа ингээл ах нартайгаа гадуур ажиллааг ингээл дагаал савсан халтдаг гэсэн болоо. Сайн нөгөө нэг будаа пермдэд ус ингээд амар ийм хэвэг мэвэг болсон чи ээж нэг толгой дээр ийм нэг юм малгай авчираад тавьчихлаа. За тэгвэл хаанаас нь тэгээд төлөө халаал ингээд жоохон байжсэн чинь дахиад жоохон өдчихсэн. За. Маргаашнаас эхлээд ер нь өглөөнөөс орой хүртэл айгуу гоё ажиллаа хийлье гэсэн үтнээс гэртээ ороод ирсэн. За тэгээд маргааш миний загвар амьдралтай хамт байгаарай.